Монгол улсын төрийн тэргүүн Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч хүрэлц өгөх, улс орныхоо тусгаар тогтнол хөгжил дэвшил, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүр хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг дэмжиж хамтран ажиллахын зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэсэн хоол хүнс бараа бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг ард түмэндээ уриалж байна. Өрх бүлээрээ хүнс үйлдвэрлэгч, улс орноороо хүнс экспортлогч болохын төлөө төр засаг ард түмнээрээ нэгэн нийлж нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе. Баярлалаа. Эцэст нь нэг зүйл хэлэхэд эрхэм нөхөд сэтгэл гаргаж ажиллаа хийцгээе. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бодох болтугай. Энэхүү урайлгад Монгол улсын үндэсний үйлдвэрлэгчид төрийн холбогдох байгууллагууд хамтран дотооддоо үндэсний хэрэгцээг хангахаар нэгдэж байна. Монгол үйлдвэрүүд яаж нөхөр үйлдвэрлэл 1-2 хоногийн дотор гараад борлуулалтанд дуусаад ингээд дандаа шинэ бүтээгдэхүүнүүд очтгоор онцлогтой. Тэгээ одоо манай сүүлийн үеийн үйлдвэрүүд бол бүгд технологичсон. Тэгэд манай баялаг бүтээгчид юугаараа бахарч байгаа гэхээр технологиороо бахарч чинь дээр нь ажилтаа албаа хаагчрал бахархдаг. Үнэхээр энэ одоо баатруудч энэ цаг үеийн те. Тэгэхээр одоо энэ цаг үеийн энэ баялаг бүтээгчдийн баатруудыг Монгол улсын ерөнхийлөгч бодгоор өөрөө улс төрийн манлал гаргаа ингэж дэмжиж байгаа ийм одоо явдлууд одоо анх удаа болж байна. Монгол улс за төр засаг хувьшлтэйгээ маш сайн хамтарч ажиллаж чадаад ингээд ирэх 5 жилд үндэсний хувьсгал хийя, дүүн дотроо тодорхой бүтээгдэхүүн дотоод хэрэгцээг хангая. Нөгөө талдаа бас нэг том зорилго ирэх 5 жилд малын өвчнгүй эрүүл бус болъё гэж. Одоо 90 онд болсон тэр одоо ардчилсан хувьсгалаас хойш энэ үндэсний томоохон үйлдвэрүүдээ бид нар байхгүй болгочихсон юм харамсалтай байна. Тэгэхээр энийг Монгол улсын ерөнхийлөгч хараад үндэсний үйлдвэрүүдэд дэмжээ ийм аян зохион байгуулад өнөөдөр ингээд үйлдвэрүүдэд танилцаад газар дээр нь танилцаад одоо саад бэрхшээлийг нь сонсоод яаж шийдвэрлэх үү гэдээ ингээд явж гин гэдэг бол Монгол улс одоо төрийнхөө түвшинд асар өндөр түвшинд бол одоо энэ талд анхаарч байгаа гэж ойлгож байна. Бело Наримбов бэкри бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн жүрүр компанид Монгол улсын ерөнхийлөгч хүрэлц өг ажиллан тус салбарын өмнө тодгомдож буй бэрхшээл санал санаачлалыг сонслоо. Энэ үеэр жүрүр компани дэд захирал мөнгөцөл манай улсад зөвхөн ажилгүй иргэд мачтыг дэмжих бодлого яригддаг. Хүнсний хувьсгал төдийгүй бусад салбарын үйл ажиллагааг дэмжихийн тулд ажил олгогчдыг дэмжих хэрэгтэй гэдгийг хэлсэн юм а. Жохон сэтгэл дондор байсан юм юу гэвэл манайх ер нь одоо энэ хүнсний хангамж аюулгүй байдлын улсын юм хөдөлгөөн өрнүүлж байгаа нь маш их чухал юм байна гэдэг. Яагаад гэвэл тэн дотор ердөө хүнсний үйлдвэрлэлийн 9 хүн компани, хөнгөн үйлдвэрийн ганцхан компани гэсэн шүү дээ. Тэгээд тэрэн дотор ихэнх нь бол одоо нөгөө социализмын үеийн манай улсын том үйлдвэрүүд илүү байсан. Шинээр яг байгуулад манайх шиг нөгөө анхнаас нь эхлүүлсэн энэ компани бол тэн дотор бол бас бараг байгаагүй. Тэгэхээр уг нь улс нөгөө хөгжлөө зүг болгоё гэвэл үйлдвэрлэгчид энэ топ зууд их олноор орж ирэх ёстой юм шиг. Өгөө жижигэр бов компани удирдлагууд хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг дэмжиж буугаа илэрхийлж цаг үеэ олсон үндэсний аюулгүй байдал монголчуудын эрүүл амьдрахад чухал нөлөө үзүүлэх хөдөлгөөн гэж дүгнэлээ. Мөн энэ хөдөлгөөн амжилттай хэрэгжснээр иргэдийн эрүүл байхаас гадна ажилтай орлоготой амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм. Хүнсний салбарыг ялангуяа юм хүнсний аюулгүй байдал тэгээ үйлдвэрлэлийг ингэж төр засгийн төвшөнд ингэж авчирч ирсэн ийм явдал байхгүй юу. Тэгээ эх орондоо үйлдвэрлэл эрхлэх энэ боломжийг олох ийм том давлгаа явж гин гэж бодоод манай өгөөж компани хамт олон бол маш их дэмжиж байгаа. Тэгээ болцоо боломжоор бас үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн шинэ үйлдвэр барихыг бас хичээн олон хүнийг ажилтаа байхыг бол хичээж байна. Тэгэхээр үйлдвэрлэгчид тэр төрийн албан хаагчид тэр бүгд нэг зэрэг яг энэ хөдөлгөөнийг дэмжиж хамтдаа хүнсний аюулгүй байдал үйлдвэрлэлээ хөгжүүлъя гэж хэлмээр байна. Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэхийн санаачлагыг зөвхөн ажил олгогчдод дэмжиж байна гэвэл өрөөсгөл болно. Үндэсний хүнс үйлдвэрлэл явуулдаг 2000 орчим байгууллагын ажилтан албан хаагчид бас дэмжин талархаж байгаа юм.
Тухайлбал 60 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн газар шин барааны тэмдэгтээ худалдан борлуулдаг GVT Trading компани ажилчид хүнсний хувьсгал орон даяар хэрэгжиж эхэлсэн нь тэдний ажил амьдралд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Ажил олгогч баялаг бүтээгчдийн хувьд ажиллах хүчин нь жинхэнэ баялаг нь байдаг. Өнөөдөр нөгөө ерөнхийдөө манай ажлаар ирээд ажлаа танилцаад баяртай байгаа. Тэгээд үр дүн сайн гараасаа гэж бодож байна. Сая нөгөө коронавигийн үеэр бол манайх ерөөс ажил тавтаагүй байгаа. Дандаа ажиллаж исэн. Бус газрууд амарч байхад манайх дандаа ажиллаж исэн. Тэрүүгээрээ багтай шүү дээ. Миний бие газар шин үйлдвэрт ороод 2011 оноос хойш ажиллаж байгаа. За манай үйлдвэр бол яг нөөцлөсөн бүтээгдэхүүнтэй анх дахь үйлдвэр 1999 оноос эхэлж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн. За анх бол 2 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй 20 мянган ширхэг үйлдвэрлэжсэн бол одоо 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа. Маш их дэмжиж байгаа шүү дээ. Маш их баярлж байгаа. Бид нар ч одоо яг Монголд ургадаг тий ургажуулдаг бүх түүхийдийг авч байгаа. Одоо ковид чинь нэг талаар тийм сөрөгч гэсэн нөгөө талаар дотоодын энэ ногоочд болон бусад үйлдвэрлэгч хүнсний үйлдвэрүүд ер нь 2021 онд ер нь би хүнсчтэй холбоонд бас давхар ажилладаг л да. Ер нь жигд өсөлттэй явсан. Энэ бол маш дэвшил. Тэгээд хамгийн гол нь манай Монголын ард иргэд айгүй мундаг сайхан сэтгэлтэй биднийг айгүй сайн дэмжиж одоо бүтээгдэхүүнийг ингэж авсан. 2020 оноос эхлэн чихрийн мас үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан Босо кондитер компани Монконди чихрийн үйлдвэр нь чөмөгтөө чөмөггүй хатуу ба зөөлөн чихэр үйлдвэрлэх бүрэн автомат 2 иж бүрэн шугамтай бөгөөд жилд 3 тонн хатуу болон шоколадын чихэр үйлдвэрлэх хүчин чадалтай. Өөрөөр хэлбэл Монгол улсад байгаа цорын ганц масын чихэр үйлдвэрлэдэг үйлдвэрлэгч юм. За Монконди төслийн талаар товшинцуулахад Монгол улс чихрийнхаа 97%-ийг нь импортоор хангаж байна. За мөн зорилттой зах зээл гэх юм бол одоо энд шинээр танилцуулж байгаа төслүүд бол нийт хүнсний бэлэн бүтээгдэхүүний 8%-ийг нь буюу 72 сая долларын энэ зах зээл байгаа. Энийхээ бид нар 20% дээр нь энэ бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэх боломжтой байна. Одоо манай үйлдвэрийн давуу тал гэх юм бол бид бүгд одоо нэг гадны одоо технологиор яг эх орондоо чихэр үйлдвэрлээд тэгээд дээрэс нь энэ нь болохоор яг юугаараа давуу талтай вэ гэхээр шууд одоо үйлдвэрээс гараад хэрэглэгчдэд хүрэх хугацаа нь илүү ойртож байна. Дээрэс нь манайх молко, шоколадны крем, шарсуутай чихэр зэрэг бол одоо хийж байгаа туршилтын шатндаа явж байгаа. Урд нь сонсч байсан өнөөдөр иж үзлээ. Тэгээд манай ард түмэн ярьдаг шүү дээ, тийм ээ. 1000 сонсгоос нэг үз гэж. Үнэхээр одоо ирээдүйдээ сайхан үйлдвэр юм байна гэж ингэж одоо ойлгож байна. Монголынхаа нийт зах зээлийн одоо 15 орчим хувийн л одоо хангаж иш цаана 85% тийм ээ. Одоо чөлөөтэй байна гэсэн үг. Тэрийг одоо хангахын төлөө одоо манай Монконди үйлдвэрийн хамт олон та бүхэн одоо хичээл зүтгэж ажиллаарай гэж одоо та бүхнээсээ сүсье. Тэгээд бүгд над жаргал хүсье. Дандаа сайхан залуучууд байд юм байна шүү дээ. Эрүүл аюулгүй хүнсэнд сав баглаа бодол хамгийн чухал нөлөөтэй. Иймд төрийн тэргүүн үндэсний сав баглаа бодлын үйлдвэрлэгч компаниудтай уулзаж бодит нөхцөл байдалтай танилцлаа. Ер нь бол бас энэ импортыг орлох Монголын ганц цор ганц энэ үндэсний үйлдвэр шүү дээ. Цаас үйлдвэрлэж байгаа. Энэ бол бас яг цаг үеийн болоод Монгол Улсын төрийн тэргүүн бас манай үйлдвэрийг ирж танилцаад тусалдах, дэмжлэх, тулгамдсан асуудал юу вэ гэдээ бас явж байгаа нь бол их цаг үеийн улс их зөв арга хэмжээ болж байна гэж миний хувьд үзэж байна. Энэ одоо сайхан хөтөлбөрүүд бол яг аргагүй хэрэгжнэ. Хэрэгжихтэй одоо ингээд жилээр одоо ахиж дотоодынхаа 19 нэр төрлийг бид нэр дотоодоос хангах цаг ойрхон байна. Түүний сав баглаа бодлыг одоо хангах бололцоо бас ойрхон байна гэдгийг хэлэх таатай байна. Хөлөгчийн санаачилсан үйл ажиллагаанд одоо оролцоод илүү одоо юу гаднаас импортоор саардаг сав баглаа бодол оруулж иргүүгээр дотоод бүх хэрэгцээг хангах үндсэн зорилгын хүрээнд одоо ингэж ажиллаж байгаа.
манайх хүнсний сав баглаа бодлоо Монголдон үйлдвэрлэгч харилцагчдаа нийлүүлнэ. Энэ нь бол хүнс гэдэг юм чинь хүний биед маш их хэрэгтэй зүйл учраас хүнсийг зөв зохистой хадгалах тийм зорилгоор энэ савыг үйлдвэрлэсэн. Хүнсний хувьсгал энэ үндэсний хөдөлгөөнд манайх оролцох нэг үндсэн гол шалтгаан нь юу гэхээр нэг талдаа хэвлэх үйлдвэр юм шиг мөртлөө нөгөө талдаа манай үйлдвэрлэл явуулж байгаа нийт хүнсний бүтээгдэхүүнүүд одоо ингээд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний бараг одоо 94-5% нь манайх шашхыг нийлүүлж байгаа. Тэгээ энэ утгаараа яалтч байхгүй хүнсний үйлдвэрлэгчтэй манай үйлдвэр салшгүй холбоотой. Энэ утгаараа тэгээд бид нар энэ хүнсний хувьсгал, хүнсний хөдөлгөөнд нэг оролцогч болоод ажиллаж байна. Хувьсгалыг нэг хүн нэг байгууллага дангаараа хийдэггүй. Энэ бол хамтын оролцоо нэгдэл тулгуурлан амжилт олдог зүйл. Өнөөдрийн байдлаар хүнсний хувьсгал төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, аж ахуй нэгж, үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид хамтарч ажиллахаа илэрхийлээд байна. Харин Монгол улсын иргэн та нэгдэхэд бэлэн үү?